Анрил туршив. Монгол түрээсийн скутерүүд. GT эсрэг Tapa. Нэг цэгээс нөгөө цэгт хүрнэ гэдэг Улаанбаатар хотод амьдардаг сая горуу иргэний өдөр тутам тохиодог толгоо өвтгсөн асуудал билээ. Автобусан суух, явган алхах, жолоо барих, дугуйж их гээд гарын 5 хуруунд багтах сонголтуудад өнгөрсөн жилээс түрээсийн скутер нэмэгдэх болов. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлийн үйлчилгээг цор ганцаар үзүүлж байсан JT-д нэгэн өрсөлдөгч гарч ирсэн нь Tapa. Миний хувьд JT-д одоогоор 750 мянга гаруй төгрөг зарцуулаад байгаа бөгөөд шинэхүү тоглогч Tapa-г ч мөн нээлттэй хийсэн цагаас нь хойш тогтмол хэрэглэв. Иймд элдв хачиргүйгээр энэхүү хоёр үйлчилгээг харьцуулж шилдгийг нь тодруулъя. Тух. Ялангуяа манайх шиг замтай холбоотой асуудал ихтэй хотод скутер юун түрүүнд явдал зөөлөн ая тухтай байх хэрэгтэй. Үгүй бол цаг хэмнэх гэж байгаад элэг бөөрнийхөө байрыг сольчихож магад. Jet. Segway-ийн 9-bot kick scooter Max G30P анхны загвар болон сүүлд нэмэгдсэн Max Pro болон Max Plus гэсэн 3 үндсэн төрлийн 6000 скутертэй. Сүүлд нэмэгдсэн Max Pro Plus нь амортизатортой учир донслогоо гаргахдаа Max G30P загвараас харьцангуй сайн. Tapa. Мөн л Segway-ийн 9-bot Lite L60E гэсэн загварын 1000-аас 1500 скутертэй. Амортизатортой учир мөн л донслогоо гаргахдаа сайн. Jet Tapa-гийн түрээсэлдэг скутерүүд өөр өнгө ондоо нэртэж, эдгээр үзүүлэлтийн хувьд олон ижил талтай. Тиймээс унах үед тийм ч их ялгаа гарахгүй. Угаасаа манай хотын замын нөхцөл хүндхэн учир ямар ч супер скутер байсан донслогоо дөргөнд бэлэн л байх хэрэгтэй болов. Сүүлд нэмэгдсэн амортизатортой загварууд тухтай мэд санагдахч бодит байдал дээр энгийн загваруудаас нүсэр хүнд байдаг. Түрэх, өргөх, тэр байтугай зогсоолоос хөдөлгөгч баггүй хүч шаардна. Хүн жинтэй учраас богино зайд эргэлт хийх саадыг тойроход хүндрэлтэй. Тиймээс одоохондоо манай нөхцөлд нүсэр скутер тохирохгүй болохыг олон 10 цагийн туршлагаасаа цохон дурдъя. Ялагч. Миний хувьд дээрх загваруудыг бүгдийг нь унаж явж болох бүх газраар явж үзсэн бөгөөд уншигч танд JT-ийн Max G30P буюу хамгийн анхны жижиг хэмжээтэй мэдэгдэхүй цөхөнгөн авсаархан загварыг санал болгоё. Application. Төлбөр төлж болохгүй байна. Аялаа зогсоож болохгүй байна. Газрын зураг дээр харагдаж байгаа скутер олдохгүй байна гэх зэрэг асар олон сэтгэл олон нийтийн сүлжээнд харсан байх. Энэ бүгд нь эдгээр үйлчилгээний систем буюу гар утасны аптай холбоотой. Скутерийн тухаас гадна апын хэрэглээч хэлбэр байх нь чухал тул энэхүү үзүүлэлтийн талаар авч үзье. Jet нь Jet Sharing нэртэй Казахстан компани франчайз тул үндсэн системийг тус Казахстан компани хөгжүүлсэн гэсэн үг. Тиймээс ашиглахад тун энгийн зөвхөн шаардлагатай функцүүдтэй. Хитвчээ цэнэглэх үйлдэлийг ч гэсэн тун энгийнээр шийдсэн. Товчхондоо ашиглахад энгийн хялбар гэж дүгнэнэ. Tapa. Tapa түрээсийн скутер нь нислэг буудал галт тэрэг зэргийн тасалбар захиалж болдог аялын нэгдсэн платформ Tapa Trip-ийн шинэхэн функц юм. Тиймээс зөвхөн скутер түрээслэх тустай апп байхгүй учраас зарим талаараа хит олон үйлдэлтэй санагдах магадaltaй. Гэхдээ скутер түрээслэхэд хялбар энгийн байсныг нь дурдах нь зүй. Хитвчээ цэнэглэхэд JT-с илүү олон үйлдэл шаардлагадагч цэнэглэсэн байхад зөвхөн скутер түрээслэхээс гадна ундаг дугуйнаас эхлээд нисэх онгоц хүртэл бусад төрлийн аяллаа төлбөрөө төлж урамшууллаа цуглуулж болох нь давуу тал. Ялагч. Хоёр апп хоёулаа үндсэн функцийн хувьд төстэй. Бодит хэрэглээний хувьд JT-ийн апп олон улсын франчайз тул хэрэглэгчийн туршлага талаас тун хялбар. Гэхдээ Tapa нь нэг цэгээс нөгөө цэг очих бусад олон сонголтыг агуулсан учраас илүү цогц байж чадна. Тиймээс энэ төрөлд үнэмлэхүй ялагч гэж байхгүй. Үн. Ижил төрлийн үйлчилгээнүүдийн өрсөлдөөний үр дүнд хямд үн бий болдог. Гэтэ скутерийн бизнес манайд дөнгөж нутагшиж эхэлж байгаа. Олонний хэрэглээнд хараахан нэвтрээгүй байгаа тул ойрын хугацаанд тэмч төсөр үн хүлээх хэрэггүй болов. Мөн такси зэрэг бусад үйлчилгээтэй харьцуулахад зарим талаар зохимжгүй. JT-ийн хувьд олон нийтээс өндөр үнэтэй гих шүүмжлэлийг хүртдэг нь нууц биш. Аяллаа хугацаанаас үл хамааран аялал эхлүүлэх суурь үнэ нь 600 төгрөг. Түүнээс хойш минут бүрд 300 төгрөг. Шөнийн цагаар 250 төгрөг. Харин цагаар нь түрээслбэл 14100 төгрөг буюу минутын 225 төгрөг. Tapa. Tapa-гийн аялал эхлүүлэх суурь нь 600 төгрөгч минут бүрийн 250 төгрөг. Түүнчлэн 7 хоногийн 30 мянган төгрөгийн багц буюу минутын 200 төгрөг. Сарын 100 мянган төгрөгийн багц буюу минутын 150 төгрөг учир тогтмол ашигладаг бол илүү ихийг хэмнэх боломжтой. Ялагч. Аргаангүй Tapa ялна. Эхэлж буй үйлчилгээ учраа богино хугацаанд хямд үн тогтоосон байх магадaltaй. Ямар ч байсан хитвчээ хэмнийг ивэл Tapa-гийн скутерүүдийг сонгоорой.
Дүгнэлтүүдийн дүгнэлт. Туухай аппликейшн үн гэсэн 3 үндсэн үзүүлэлтийг харьцуулахад энэхүү хоёр үйлчилгээ тус бүр нэг ялалт авав. Товчхондоо хэм дуун болон нэмэлт боломжийг хүсвэл Tapa-г, хүртээмж болон тав тухыг хүсвэл JT-г сонгоорой. Төгсгөлийн оронд уриалгад бидэн шиг өдөрт 2-3 цаг дүрж ирдэг хүмүүст нэг зэгээс нөгөө зэгт хүрэх шинэ боломжууд бий болж байгаа нь нэн сайшаалтай. Мэдээж ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ ихэнх шатандаа төгс байдаггүй. Багаар сайжирдаг. Харин энэ хугацаанд хэрэглэгч бид төвчээртэй байж хоосон шүүмжлэл бус бодит санал зөвлөгөө хэлдэг байх хэрэгтэй шүү. Скутер унсан үедээ замын хөдөлгөөнд соёлтой бөгөөд болгоомжтой оролцохыг уриалъя. Андрей Туршив, Монгол түрээсийн скутерүүд. Нийтлэлийг бичсэн Түшиг Эрдэнэ, нийтлэлийг уншсан Чавхлан Төр.